Өглөөний мэндийг хүргэе та бүхэндээ. За бид төсвийн хүрээний мэдээлэл төсвийн талаар маш нухацтай ярьж засах зүйл оруулах ёстой. Тэгээд сая учраас хэлж яана л да улс төрөлтөндөө төөрөөд бид нар явж байна гэж. Үнэхээр харамсалтай байна. Тэгээд энэ төсөв бол хүний хөгжлийг дэмжих төсөв. Мега төсөл гэсэн ийм нэртэйгээр төсөв маань орж ирсэн. Гэхдээ бодлого байгаа. Гэхдээ төсвийн хүрээний мэдээлэл бол одоо бодлогын илэрхийлэл байх хэрэгтэй. Тэгээ энэ үнэхээр хангалтгүй туссан гэдгийг байнгын хорон дээр ч хэлж байгаа, чуулган дээр ч өмнө хэлжсэн. Тэгэхээр хүний хөгжлийн бодлогын энэ асуудлуудыг бид нар одоо тэр талаа барьж оруулах хэрэгтэй. За энэ дээр төсөв бол ард түмний татвар. Тэгээд үнэхээр ард түмэнд хэрэгтэй юм амьдралын дээшлүүлэх юм төсөл болж чадваагүй бол одоо болоогүй байна. Бид нар одоо энэ дээр л уг нь нухацтай талаас ярмаар байна. Тэгээ ард түмэн бол ерөөсөө өсөж байгаа юм бол чанартай боловсрал, баталгаатай эмнэлгийн үйлчилгээл хүсэж байгаа. Тэгээ энэ чиглэл рүүгээ үнэхээр явж ийн нэгвэл энэ төсөл маань бас болоогүй. Үнэхээр би нэг хоёр асуудлын хүрээнд л асуугаад байгаа. Яагаад гэвэл чанартай боловсрал олж авч чадахгүй 30 гаруй хувийн хүүхдүүд, ялангуяа төрийн эмчийн сургуулийн 30 гаруй хувь буюу 230-аад мянган хүүхэд бол тэр дац зэтэрсэн хүртээмжгүй байдлаас чанартай боловсрал олж авч чадахгүй байгаа. Тэгээ энэ асуудлыг шийдээч. Энэ асуудлыг шийдэхин тулд тооцоолол бид нар бол хийсэн. Тэгээ тэр тооцоолол маань өнөөдөр одоо ерөөсөө энэ төсөвтөө тусаагүй. За одоо тэгэхээр 41 төсөв арга хэмжээг Азийн хөгжлийн банкнаар оруулна гэсэн. За тэгэхээр одоо бид нар энэ дотор нийслэлд ялангуяа тэр ачаалал нь маш хэтэрсэн байгаа энэ төслүүд арга хэмжээг нэмэх талаар Лука гишүүн бид нар бол ийм тооцоол хийгээ явж байгаа. Энийг одоо тусах боломж байгаа юу гэдгийг сангийн яам, боловсролын яамнаас асууя. Нөгөө талаас сая Мөнхбат гишүүн бас асууж байна. Өчигдөр одоо цалин нэмнэ гэдэг асуудал яригдсан. Тэгээ цалингийн их усүрээ хаанаас яаж гаргах гэж байгаа вэ? Бид нар цалингийн 2 сая болоход 2.9 сая болоход одоо 2 дахин нэмэхэд 570 тэрбумаас 1.6 их 80 тэрэгтэй гэдэг тооцооллыг сангийн яам, боловсролын яамд бол өмнө гаргаж өгсөн. Тэгээ энэ дагуу одоо энэ 1.8 сая эсвэл 2.5 сая болгоно гэж байна. Энэ үнэхээр тийм баталгаатай тийм их усүрийг хаанаас лах вэ? Төрийн өмчийн компаниудын дээр одоо ямар одоо барих орлогын яг бодитоор болгох, алдагдaltaй байгаа компаниудыг одоо татан буулгах, зарлага тэнд гарч байгаа зарлагуудыг одоо багасгах гэсэн ийм бодлогууд бол яригдж байгаа. Тэгээ энэ одоо хэрэгжих боломж нь хэр байгаа вэ гэдэг талаар сангийн яам, эдийн засгийн яамнаас асууя. За учрал сайд хариулъя. За дараа нь мэдээж төсөв хэлэлцэх үеэр бас илүү дэлгэрэнгүй ярих бах. Одоо бол мэдээж нөө төсвийн үрээ хэлцэж байгаа. Тэгээ ер нь боловсролыг дэмжих, чанартай боловсролд төсөв мөнгө тусгагдаж тэгээ түүнийгээ мэдээж одоо цаашлаад сургууль барилаа гэхэд хэн багшлах уу гэдгийг нь бид нэр тооцож төлөвлөж чадаагүй. Тэгээд л өнөөдрийг хүрчээл байна. Тэгээ одоо мэдээж жил ирэх тутам за одоо барилга байшингийнх нь үн хөлс нэмэгдээ зарим нь одоо дуусч өгдөгөө. Тэгээ сургууль барилаа гэхэд нөгөө багш нар нь цалин бага учраас ажилд авахд бэрхшээлтэй байгаад идэг. Тэгээ нөгөө төсвийн хүрээнд дээр урсгалаа нэмэгдүүлэх гэхээр тэтгэвэр тэтгэмж хүүхдийн мөнгө гээд ингээд нэг хитэн зардлаа шийдчихэд нэмэлт зардал шийдэхээр болж өгдөгөө. Тэгээд нэг хаяа сонгуульд өгөхөө нэг 10% нэмчээд болох байхаа гэд орхичдөг. Нэг юм бодлогогүй л яваал ирсэн л нийл гайл та. Магадгүй одоо багш нарын цалин 10%, эмчнэрийнхээ цалин 10% нэмээд ч өөрчлөлт гарахааргүй л байна шүү дээ одоо. 10% нэмэлт нэмээд одоо амьдралд нь тийм нэмэр үзүүлж чадахгүй гэдэг. Тэгэхээр энийг бол бидний өргөө агуулгаар нь харах ёстой байна. Тийм учраас төсвөө эхлээд эрүүлжүүлж авах бодлого руу орё л гэж хичээсэн. Сахилга баттай хариуцлагатай яг үүндээ төсөв өөрөө бодлоготой. Тэгээ ингээд яг ийм цагууд мөчлөг сөрсөн, төрийн оролцоог багасгасан, хувийн хвшил илүү ажиллах орон цагт хэлсэн. Хувийн хвшлийн ажлын байрыг хадгалж үлдэхгүй бол хувийн хвшил ч гэсэн нөгөө яг адилхан энэ эдийн засгийн агшлтыг дагаад савчвал энэ одоо хувийн хвшилд байгаа ажлын байруудыг цаашдаа яах вэ? Тэгээ эн чинь ядуур улам нэмэгдэнэ. Ингээд эхэлнэ. Тийм учраас бид нар байгаа ажлын байруудыг хэрхэн яаж хадгалж үлдэх вэ?
гэдэг ийм сонголт руу орсон. Тийм учраас энэ удаа бол ийм төсвийн сахилга баттайг нэмэгдүүлэх зорилготой оруулж ирсэн энэ төсвийн үрэг. Тэгээд ер нь бол яг энэ татварын реформ ч гэсэн их зөв хийдэж эхэлж байгаа. Жишээ нь тэр нэрэлсэн дотоодын бүтээгдэхүүн тэнцвэржүүлсэн орлогын харьцааг ингэж бууруулж орон зайг бий болгож араас нь татварын хуулийг үе шаттай явуулвал энэ амилна. Тэрнээс сонгуульд өглөөгээл за одоо энэ нийгэм таалагдах юм байна, энэ заалтыг өөрчилчихье гэж ингэж явсаар байгаад одоо ч нөө биетаас хуулиар зохицуулдаг олон хуультай учраас төр өөрөө цалин үсгийн нэгдсэн бодлого алга болчиход байна шүү дээ. Биетаас хууль болгоноор янз бүрийн юм чөлөөлж хөнгөлж нэмэгдүүлж хасч явсаар байгаад. Тэгээд нөө сангийн яам төсөв төлөвлөх гэхээр нөө олон хуулиа давж чаддаггүй. Тэгээ ийм л болцсон. Тэгээд нөгөөд хуулиудыг өөрчлөөд нэг бодлого ингээ хэрэгжүүлээд явъя гэхээр нөгөөдг нь барьж орох гэхээр дараагийн сонгуулиа бодоод 2-3 постноос айсан хүмүүс тал тийрээд ингээд ёхоо олчлоо л доо. Тэгээд юм нөгөө яг ийм нөгөө цаг хугацааны хайчинд байгаад идэг засгийн газар ингээд цаг хугацаанд ажиллаа хийгээд явъя гэхээр өөдөөс нь одоо наа төсвөө буцаагаад аав гэхээ эсвэл засгийн газараа огцруул гэхээ ингээд нөгөө ер нь нэлээл одоо тийм төвөгтэй байдалд байна. Гэхдээ мэдээж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа. Бид нэр төрийн ажил нэг ч хоног гацаж болохгүй. Ажил бол хэвээ үргэлжилж байгаа. Багш эмчнэр төр ч гэсэн ерөнхий сайд өөрөө уулзсан. Тэгээ өөрөө зарчмын саналуудаа бол хэлсэн. Салбартаа бол бид нэр цалин үүсний тогтолцоог томоор хараад ингээ явнаа. Их хурал дээр ажлын хэсэг дээр ч гэсэн энэ саналуудыг нь тусгаад цалин үүс нэмэгдүүлэх дээр явна анхаарна. Гэхдээ зөвхөн нэг 10-20% нэмээд нэмэр болохгүй нэ. Тийм учраас багшийн хуулиа хэрэгжүүлээд гүйцэтгэлийн үнэлгээ индикаторуудаа зөв тавиад явъя гэд боловсролын хамтаа ч гэсэн яриа явж байгаа. Энийг бол бид нар том агуулгаар нь харж бүтэн цогцоор нь шийдэхийн төлөө бас засгийн газар ажиллаж байгаа. За, Наранбаяр сайд нэмж хариулъя. За баярлалаа. Тэгэхээр энэ багш нарын цалингийн асуудал өнөөдөр үнэхээр хувцастай гэж байгаа. Түрүүнд учрал сайд бас хэлж байгаа энэ хуримтлагдсан энэ асуудлыг шийдэхийн тулд бид бас цалингийн бүтцтэй нь уялдуулж цалингийн бүтэц цалин нэмэгдүүлэх одоо энэ асуудлыг хооронд нь уялдуулж хамтд нь авч явах хэрэгтэй гэсэн байр суурь төр өчигдөр бол бас хүрсэн гэдгийг хэлье. За миний бие бас энэ уулзалтын дараа ерөнхий сайттай өчигдөр бол жагсагчид энэ төлөөллийг суулт хийж байгаа үйлдвэрчний хэвлэлийн удирдлагуудын төлөөллийг уулзуулсан. Сангийн сайд байлцаж энэ ярилцсан яриан дээр бол нэлээд ажил хэрэгч яриа болсон. Энэ талаараа би өөрөө бас мэдээлэл хийсэн учраас энэ товчлие. 108 сургууль 95 цэцэрлэгийн байршлын тухайд сургуулийн тухайд гэхэд бол бид Азийн хөгжлийн банкнд бас эхний ээлжинд Улаанбаатарын ачаал ихтэй байгаа сургуулиудыг л оруулсан. Жишээлх юм бол Баянгол дүүрэг дээр бол нийтдээ 15 сургууль 108-аас орсон бол үүнээс 2-ыг нь бол эхний ээлжинд Азийн хөгжлийн банк. За, Наранбаяр сайд гүйцэд хариулъя. Азийн хөгжлийн банкны жагсаалтад за мөн одоо Баян зүрх дүүрэгт 25 сургууль шаардлагатай гэснээс 4 сургуулийг, Сонгон хайрхан дүүрэгт 14 сургууль шаардлагатай байгаа. За үүнээс 4 сургуулийг, Сүхбаатар дүүрэгт бол 6 сургуулиас 3-ыг, Хан уул дүүрэгт 18 сургуулиас 4 сургуулийг тус барихаар оруулсан. Ер нь ээлжийн коэффициент нь өндөр байгаа нь нийслэлтэр байгаа. Тэгээд бүлэг дүүргэлт хамгийн өндөр байгаа нийслэлтэр байгаа. Хүн ам нэмэгдсээр байгаа ийм нөхцөлд бол бас нийслэл дээрээ энэ хүн амын ягтралыг дагсан энэ сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн асуудлыг бол юун дөрвөн шийдвэрлэх ёстой учраас энэ хүч ихсалтыг бас тантай ярилцаж мөн одоо газар зүйн ухаалаг системийг ашиглаж сангийн яамтайгаа ярилцаж энэ хөрөнгө оруулалтыг бол эхний ээлжин шийдээд байгаа. Ер нь ерөнхий хэлцээр явсны дараа бол тусгай хэлцээрүүд явна. Энэ дээрээ бас наривчиж тогтоох юм шаардлага байгаа гэдгийг хэлье. Баярлалаа. За, хин гал удрах гишүүн нэмэт тодруулч тэгээ хариулт явчихдаг хөө. Тэгвэл 4-1-1 гээд. За, гал удрах гишүүн нэмж тодруулна. Тийм Ирэмбийн тухайн асуудлыг л яриад байгаа юм. Наранбаяр сайд хэллээ. Тэгээд бидний хувьд бол үнэхээр нийслэлтэр үнэхээр байна. За хөдөө орон нутаг руугаа сургуулаа тавья. За нийслэлтэр нэг 17 сургууль тавья гэж хэлснийг бид нар бол энийг нэг 20, 23, 24 хүргье.
Ягаад гэвэл өнөөдөр хүүхэд мэдээж хот руу төвлөрөөд байгаа тэр асуудал байгаа. Гэхдээ энийг бид нар өнөөдөр төвлөрлийн сааруулахын тулд төдөө орон нутг руугаа тавья гэхээс илүү өнөөдөр хүүхдийн эрх ашиг нь охироод байгаа чанартай боловсрол олж авч чадахгүй байгаа энэ тал руугаа бид нар оруулж ирье гэдээ бүр 3 4 дахин даацсан хэтэрсэн сургуулиудыг л нэг номерт нь ингээд ирэмблээд гаргаад өгсөн байгаад байгаа. 105 108 сургууль маань. Тэгвэл энэ дарааллаар нь ингээд явах тал дээр тэгээ энэ чи Азийн хөгжлийн банкнаас орж ирж байгаа бид нар тэр бэлтгэлийг хангуулах энэ тал дээр нь газрын чөлөөлөх асуудал дээр нийслэлтэйгээ бас нэлээд ярьсан байна. За сангийн ам хариулъя. Сургууль цэцэрлэг улсын төсвийн хөрөнгө оруулалтын ирэмблэл. Галуудрах гишүүний асуултанд хариулъя сангийн амтлууж жаргал. Тэгэхээр боловсролын амтай хамтраад яг энэ жил хийсэн их хөгжлөөр гаргасан судалгаагаар бол 108 сургууль 2028 оныг дуустал бид нар барьж иж яг ээлжин коэффициенттэй 2 ээлжид барих юм байна улсын хэмжээнд. За цэцэрлэгийн хувьд бол 95 байгаа. За 108 сургуулийн 84 нь Улаанбаатар хотод, 84-ийн 26 зөвхөн Баянзүрхт дүүрэгт ч юм уу ийм хэрэгцээ байгаа. Тэгэхээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын дээр тусгасан төслүүдийн хувьд бол бид нар яг энэ ирэмбийг баримтлсан. За Азийн хөгжлийн банкны хилцээр дээр байгаа 41 төслийн 17 нь бол Улаанбаатарт, 15 нь бол орон нутагт сонгосон ирэмбийг бол боловсролын ам ашиглалтын шаардлага хангахгүй нурааж барих шаардлагатай барилгуудыг сонгосон гэж ойлгосон. Тэгэхээр энэ 108 сургуулиуд зөвхөн шинээр барилах бол цаана нь одоо ашиглалтын шаардлага хангахгүй нураагаад дахиад шинээр барих сургуулийн хэрэгцээ бол 26 байгаа. Тэгэхээр энэ 26-аас ирэмбэлж энэ 15-ыг 4 номерын микрофон нэмж хариулъя. Гүц хариулах болцсон уу? За галуудрах гишүүн нэмж тодруулна. За би яс төгсгөлд нүг хэлчихье. Өнөөдөр бид нар ингээд байшин барилга, тоног төхөөрөмж, чирээ сандал, за тэгээд багшийн цалин яриад ингээд суугаад байдаг. Тэгэхээр ийм байдалтай байхад бол улс хөгжихгүй байл л да. Бид нар гэхдээ энэ бол суур үндсэн юмыг хийхгүй бол бас цаашаа асуудал яригдахгүй. Бид нар өнөөдөр боловсролт хийх шинжил, хөтөлбөрийн шинжил, технологийн шинжил энийг бас ярих хэрэгтэй байна. Багшийн хөгжлийг ярих хэрэгтэй байна. Хүүхдүүдийн дунд гарч байгаа энэ хүмүүжил төлөвшлөх хандлагын асуудлыг ярмаар байна. Өнөөдөр одоо хүний санаанд оромгүй олон асуудлууд хүүхдүүд өсвөр залуучуудын хооронд явж үе төнгийн дээрлэгэлт бол бүр газар авсан байна. Энэ бүгдийг ярих хэрэгтэй. Сургуулийн менежментийг ярих хэрэгтэй. Ингэжээж бид нар боловсролын чанарын тухай ярих хэрэгтэй. Тэгээд энэ талын асуудлууд бас төсөвдөр бас цаашдаа ингээд суугаад явах хэрэгтэй. Бид нар энэ хөгжүүлэх энэ асуудлууд дээр бас анхаарах шаардлагатай байна гэдгийг хэлье. За галуудрах гишүүн үг хэллээ. Улсын хурлын гишүүн